За юмаа идэ дуусчихад. За. Хай. Hello. Мужаамууд подкастын 78 дахь дугаар ихний шинэ. Өнөөдөр бид хоёр яах гэж байгаа вэ? Та хэлтий. Өнөөдөр бид хоёр энэ бүх хугацаанд ирсэн story time-удаас юу сурсан бэ гэдгээ ярих чагаа тий. Та хэд ч гэсэн бид хоёрын хэлснүүд дээр нэмээд бас юу сурснаа комментээр бичээрэй тий. Юу сурсан ч цаашаа авах юм байна. Тий, нэг авах юмнуудыг бичдэг ч юм уу тий. Зүгээр энийгэд байхаас илүү бас өөр зөндөө юмнууд бас хэлж өгд юм аа. Мэдхгүй юмудаа ч гэсэн зөндөө мэддэг би ч бас. Ой. Яг бид хоёроос биш гол нөгөө бусад хүмүүсээс гэдэг нь илүү сонирхолтой болгох байх гэж бодож байна. Хүмүүсийн түүхээс суралцсан гэх юм уу тэгдэж шүү гэж шууд хэлээгүй ч гэсэн одоо нөгөө бүтлгүүтлээс нь алдаанаас нь суралцсан юм гэсэн үг тий. За би бол нэг 10 юм бичсэн байна. Би нэг 16 юм бичсэн байна. Гэхдээ зүгээр л ер нь ингээд амар ялгаагүй шүү санаанд орснуудаа бичээ явцсан. Өчигдөр. Тэгээд тэгвэл би эхлээд хэлэх үү? За. Миний бол зарим жоохон инээдтэй, зарим нь инээдтэй юм бол биш заяа. Жоохон чухал юмнууд бас байгаа гэж бодож байна. Хамгийн ихнийх нь болохоор секс заавал юм төгс байх албагүй, үргэлж амар гой байх албагүй. Тэгээд энийг гэхдээ би ялангуяа октоодод хэлмээр санагдаад хэрвээ үнэхээр ингээд чамд бусад бүх зүйл нь таалагдчихсан хоорондоо ингээд харилцаанд гоё гэсэн тийм залуутайгаа болцож явж байгаад ч юм уу эсвэл ингээд анхны секс нь бүтлгүүцснээс болоод амар тэнэг байсан сулралтай юм шиг мангар хурдан тавьсан эсвэл нэг жижигхэн байсан бүтлгүүцсэн тэгсэн ингээд нэг жоохон нэг удаагийнхаа сексийг дүгнээд амар их өнөр нь тийм байсан хөдөлгөөн сонирн байсан ч юм уу те эсвэл тэгэхээр яг нэг удаагийнхаа сексээр дүгнээд тэгээ юм гой хоорондоо таарч тохирч байсан үнэхээр таалагдчихсан харилцаагаа шууд зогсоож одоо гhost хийж алгуулахын оронд дахиад ядаж нэг удаа боломж олгоод боломж олох гэж хайшаа ямар ч гэсэн өөр илүү сайн зүйлүүдийг олж харах гад дахиж нэг удаа болцож үзээд дахиад нэг удаа боломж гарвал дахиад секс хийгээд үзүүл бас зүгээр гэж бодож байна. Би болохоор энэ дээр ингэж бичсэн юм байна. Хоёр дахь боломж олгох гэж бичсэн юм байна. Тэгээд таалагдахгүй ганцхан юм байх юм бол шууд ингээд цухтаагаал блок гэл ghost хийгээд тэгдэж штэ. Тий, яг тэгвэл хоёр дахь боломж олгох гэж бичсэн байна. За. Нэг хахад бас би танд хэлээдсэн шүү дээ нөгөө цагаан сараар манай эмээ шиг хүн надад амар ухаантай үг хэлсэн гээд хүн гэдэг чинь заавал бүх юм нь сайн байх албагүй байд юм аа. Зарим нэг юм нь бол засаад авчиж болд юм аа гэж хэлсэн. Тэгэхээр яг тэрийг бодож бичсэн. За та. За. Миний хоёрт нь болохоор ер нь Bluetooth чихвчих аюултай зүйл юм байна гэдгийг би ухаарсан юм аа. Чихвч спикер гэдэг. Одоо порн энэ үзэж хахад те өөр юмтай холбогдчихдаг. Эсвэл нэг спикертэй начаа холбогдсон ч юм уу. Эсвэл чихвч нь салцсан байдаг ч юм уу. Мэдгүй ямар ч гэсэн нэг тийм чихвчний асуудал маш фаны мөртлөө яг ер нь жоохон аюултай л байт юм байна гэж бодсон. Одоо ингээд түрүүнийхтэй л адилхан л юм байна л да. Гэхдээ одоо ингээд секс хийж хаад нэг эвгүй байдалд ингээд ордон штэ. Эсвэл унгацдаг ч юм уу нэг юм сонин авиа гаргацдаг ч юм уу те эсвэл ингээд нэг юм мөрөгчдөг ч юм уу. Тэр үед ингээд ихэнх хүмүүс шууд ингээд амар ингээд сонин болонгуудаа нөгөө хүн маань намайг юу гэж бодож байгаа гэдэг бодлосоо шууд ингээд цаашаа хөвчдөг ч юм уу те эсвэл ингээд дуурхаа болж болоод нэг юм банталтаа ингээд амар сонин илэрхийлээд тэгээд тэр харилцаа ингээд дуусаад байгаа штэ. Тэгэхгүй яг тийм үедээ ингээд зүгээр амар гоё инээчдэг ч юм уу те тэгээд ёо би харин ингэцэмаа гэд нэг ярилцчдаг байх ер нь амар чухал юм байна гэж бодсон. Яг өөрөө нөгөө хүндээ боломж олох биш. Одоо өөрөө ихнийх нь болохоор нөгөө хүнийгээ шууд боломж олохгүй хаач ингээд алга болчих штэ. Энэ нь болохоор өөрөө эвгүй байдалд орсон ч гэсэн ингээд шууд бантаад ингээд цаашаа харж хөвтээд эсвэл шууд харьцаа болоод эсвэл гарч явангуудаа блоклдог ч юм уу. Тэгэхгүйгээр яг би харин ингэцэмаа гэдгээ үннээрээ хэлээд тэгээд гоё инээлдээд тэгээд их юм бол тэр харилцаа амар цаашаага явах боломжтой юм шиг санагцсан.
Яс яг эвгүй адилд орох юм бол инээлтэд өнгөрөх хэрэгтэй гэж бичсэн байна. Тийм амар жижигэн мангар юм бидэн штэ их хвчлэн. Тэгээ тийм юмнаас болоод тэгж харилцаагаа зогсоох юм жоохон харамсалтай юм шиг санагдсан. Тэгэхээр эсвэл бүр ингээ илүү ичмээр байдалд орчдөө штэ яг нөгөө хүн баг анзаараг байхад өөрөө төрүүлжтэй нэгтэж мэгтэй тий. Тэгэхээр ер нь өөрийгөө шоолаад ингээ өөрсдийгөө хойлоод шоолж ярьж мэрж нээлдэж минэлдэл уур амьсгалыг арай хөгжилтэй болгож өгөх хэрэгтэй юм гэж бодсон. Тэг нөгөө хүн нь өөрийг нь юу гэж бодхоос ер нь их одоо залуучууд ч юм амар хитрхи санаа зовд юм шиг санагдсан тий. Харин тийм. Тэрнээсээ болоод ер нь харилцаанууд нь ингээ дандаа маш хурдан ингээ унтраад явчихдаг. Ер нь тэгээд юу гэж бодох нь хамаагүй штэ. Гол нь хаашаа явахыг нь хараад тэгээ яг өөрийнхөө л байвал тэгэл тэр харилцаа дууссан ч гэсэн нэг харамсаад байхгүй штэ. За дараагийнх нь энэ тэнд машин секс гэх ер нь бол тийм юм байна. Хин ч явдгүй газардаа гэж бодсон ч гэсэн ямар нэг цагдаа ч юм уу эсвэл нэг согтуу хүн ч юм уу заавал гарч ирдэг гэсэн. Тэр ер нь жоохон амар анхаарал болгоомжтой байх хэрэгтэй гэх юм уу нөгөө талаараа ер нь л тийм юм байна л гэж бодлоо. Энэ дээр болохоор би ингэж хэлсэн. Ингэж бичсэн. Секс хийхдээ одоо хизээч хаач хийж болно. Гэхдээ хэрвээ чамайг секс хийж яхад өөр хин нэгэн хүн эвгүй байдалд орж ивэл тэр ер нь амар болохгүй гэж бодсон. Тэгэхээр одоо хүний хажууд ч юм уу эсвэл олон нийтийн газар ч юм уу эсвэл аав ээж нь орж ирээд барьждаг ч юм уу те яг ингээд бусад хүмүүсийг эвгүй байдалд оруулахгүй нөхцөлд ер нь секс хийх хэрэгтэй гэж бодож байна. Нөгөө 0-0-ийн жишээнүүд ч гэсэн байдаг шүү дээ. Яг хажуу талынх нь 0 байгаа хүн гидсэн өгдөөд ахт чи хажууд нь хүн хоёр хүн секс хийсэн баа чадаагүй гэддэг үү. Тэгэл нэг найзуудын хажууд мажууд аав ээжтэй баригдах эмээ өвөөгөө хүртэл ямар эвгүй байдалд оруулдаг гэлээ тий. Тэгэхээр байг тэгэж юу н бодож явах хэрэгтэй байна. Тий. Би энэ хүний хажууд эхлэх нь зөв үү? Яг ингээд мэдхгүй байна гэж байхгүй. Эсвэл жоохон дүүгийнхээ хажууд мэдхгүй гэж бодож бодоод хийж мэгэлээдэж штэ түүх мөхөд дээр. Тэгэхээр зөвхөн өөр хин нэг эвгүй байдалд оруулахгүйгээр орчинд байгаа үедээ юу н хийсэн дээр гэж бодож байна. Яг зөв. Маш гоё гаргалгаа шүү. Одоо би лөө. За. Согтуу биш эрүүл секс хийх маш чухал юм байна гэдгийг ойлголоо. Ер нь тэгээд согтуу сайнаар танараас сурч авлаа. Нэг сайнаар дууссан юм ер нь ховор доо тий. Тэрний үр дагаврууд нь ер нь дандаа муухай. Тэгээ ер нь дандаа богиностай тий. Тэгэл маргааш нь тэгээ салаа явчдаг. Эсвэл согтуудаа дандаа тэнэг буруу шийдвэрүүд гаргацсан. Тэгээ өглөө нь амар бантаж мантаал хансч марамсдаг ч юм уу тий. Дандаа ер нь түүхүүд тийм билээ. Тэгээд бас нөгөө согтуу секс гэдэг дугаар дээр ирсэн шүү дээ. Согтуу байхдаа хөө угаасаа зөв шийдвэр гаргадаггүй гэд тий. Тэгээд тэрний боломжгүй бүр тий. Тий. Зөв шийдвэр гаргах бүр боломжгүй. Тэгээд тэрний үр дагавар нь ер нь дандаа буу. Ер нь буруу шийдвэр гаргаж ийн гэхээр тэгэл мэдээж сайн үр дагавартай бол байхгүй тий. Харин яг бүр энийг бол бүр уриалмаар санагдаад энэ одоо бит хоёр шүү дээ. Тэгэл ихэнх ирж байгаа түүхүүд яг угаасаа л залуу хүмүүс сонсдог. Залуу хүмүүс түүхээ явуулж байгаа учраас наргиц ингэж хоорондоо тэг ууж идэж явахыг элит тэрхүү гол нь яг юм гоё нандин хайр сэтгэлийн холбоо тэг секс амьдралаас архийг жоохон ер нь хол эслэлгсэн л дээр юм байна. Шүү одоо тэг хүмүүсээс зөндөө суралцж байгаа юм тий. Ойлгож байгаа илгүүдээ гэж найдаж шүү. За. Энэ бас хөрхөн бүтлгүүддэг юм. Хөгжим ч юм уу эсвэл ингээ YouTube дээр бичлэг тавьсан бахан бол плейлистээ заавал чеклээд урдчлаад бэлдэх хэрэгтэй. Яг юм зүгээр юм random плейлист ерөөсөө тавьж болохгүй. Яг дундуур нь гинт морины дуу явдаг тий. Амьдрал хэцүү юм байж гэж. Нэг подкаст явж маад ч юм уу тий. Мэдгүй ямар ч нэг тэрэн дээр бас амархаа фейлдэд байгаа юм шиг санагдсан. Гинт хинээлээд бэлдээд эсвэл зурагтны нөгөө нэг сүү хувцат компани билээ юу вэ? Тийм реклам явж эхлээд рекламд дууссан чинь сексэн дуусч таарсан ч гэлөө тий. Эсвэл эрэгтэйчүүд нөгөө зурагт ч юм Google-тэйгээ үзээс сууж мачдаг тий. Секс хийж байгаа. Гэнэ зурагт руугаа хараад тэгэхээр нэг бол бүр унтраагаад эсвэл яг
авчилж зориулж бэлдсэн юм байсан дээр байгааз. Одоо ингээд бэлгэвч авахтаа бид нар амар санаа зовдсон шүү дээ. За бид нар нь цаашаа эрэхтэй хүмүүс ч юм уу те. Тэгэнгүүт яг үндэ тэр худалдагч имийн санд ч юм уу те. Ерөөсө тэрийг ингээд өдөр болгон те ингээд зүгээр л барааж гээ ингээд зараад өгөөл яаж байгаа болохоор ерөөсөө ч чиний тухай одоо энэ одоо секс хийхчээ ч юм уу хідээш тийм юм боддгоо угаасаа тийм завч байхгүй тэр хүн баг ядарсан байгаа те. Тэнгүүд нөх хүмүүс өөрөөсөө санаа зовоод өөрөөсөө инээдтэй үйлдэл гаргаж ингэж тэгэж нөгөө анхаалын татаад дараа нь биднэрт ингээд нэг хүн авахтаа ингэжсэн тэгжсэн гэж инээдтэй юмнуудыг бичдэг штеп. Тэгэхгүй ер нь бол санаа зовох хэрэггүй. Нөгөө хүн бол ер нь чиний тухай их бодогчгүй л байгаа. Ер нь бол тэрнтэй адилхан яг манай нөгөө wild cherry-гээс юм авах гэж байгаа хүмүүс. Тэрээс энийг өмнө нь хоёлаа ярьж лээсэн юм тий. Ер нь бол ерөөсө хинээс санаа зовхгүй тэр чинь өөрийнхөө мөнгөөр юугаа хөдөлж авах юм хинч хамаагүй шүү дээ. Тэгэл өдөрт нэрээ хэдэн мянган хүнд үйлчлж байгаа юу гэж ганц чамааг онцлоо. Тийш дээ. Шоолж моолж бодхов тий. Яна энэ секси хийж байгаа баа гэж юм. Тийм бүр үнэхээр завж байхгүй тий. Зүгээр ингээд автомат хариулагчудаа ингээд хурдан явуулаад хурдан маш процессыг маш хурдан явуулахыг төсдөг тий. Эрэгтэй хүн байгааг нь ч анзаардгүй үстэй юм. Ер нь юу ч анзаардгүй. За миний дараагийнх бас надад бол маш инээдтэй санагддаг. За ерөө ямар нэг тижээвэр амтантай бол цаавал өөр тавлаад хаалхыг хаах. Моорнууд маш хортой шүү дээ бүр ёо. Харин тий зүүндээ ирж төмсгийн хажуунаас нь долоож малгаа тий. Эсвэл ингээд хурж мүрээд мэдгүй. Эсвэл орилж байлаа. Дараад хүнжил дээр нь яагаад эсвэл ингээ юм руу орчих гээд нүдний буланд ингээд өртөөд тий өсөж цонхоор өсөж байгаа юм шиг. Нөгөө цасхаа гэдэг шиг тий бүр ёо. Тий. Тэр заавал өөр өрөнд оруулаа хаалгаар хаачих нэг хэдхэн минут яах вэ? Наа ч бас сонирхолтой юм зүг шүү. За залуучууд заяа. Илүү залуу байх тусмаа амар тийм муухай салтай юм шиг санагцаа. Ингээд би биэндээ амар муухай үг хэлдэг. Чи чамд нэг юм хэлчихье. Энийгээ засаарай. За чамд гэж хэлэхэд тэгж хэлье ч юм уу те нэг юм заналтай ч юм уу, хараалтай ч юм уу нэг тийм амар эвгүй тэгж салдаг. Ер нь тэр нь амар их гарч ирдэг. Тэгэхээр одоо зүгээр салгаж байгаа бол амар гоё хөрсгөөр nice салыг салж сурах хэрэгтэй байна гэж би бодсон. Чи заавал nice салах албагүй шүү. Гэхдээ зүгээр муухай үг хэлэхгүй нэг юм сүүлийнхаа эцсийнхээ нэг юм харааж байгаа ч юм шиг нэг тийм үг хэлэхгүйгээр зүгээр ингээд за ер нь ойлголоо. Эртхэн ингээд хэлсэнд чинь баярлалаа ч юм уу те. Миний цаг хугацаа өрөөгүй сайн л юм боллоо ч юм уу. Одоо юу гэдэг чи арай нэг том хүн байгаад нэг тийм тэгж салвал арай дээр санагдсан. Дээрэс нь би биэндээ ерөөсөө ингээд өөрийгөө тайлбарлах боломж олохгүй нөгөө шууд блоклж гэдэг чинь. Бараг хаалгаар гарч явангууд нь блоклал тий. Тэгээд тийм боломж ярилцах боломж олгоул арай ядаж салахгүй ч юм уу эсвэл буруу ойлголцсон байсан зүйлүүд арай баг байх юм санагцсан. Ер нь нэг тийм төр тар хийсэн storm off хийгээл орилж гарч явж мавдаг муухай үг хийдэг ч юм уу тийм биш. Илүү гоё 50 салах тусмаа дараа нь ингээд тэр харилцаа эргэж сэрэх магадлал нь ер нь илүү өндөр эд штэ. Чамд ер нь тийг санагдсан уу түүхүүд дээрээс? Ялангуяа охтууд би ихт өнөөдөр яагаад жоохон охтуудыг шүүмжлээд байна ш. Охтууд амар хортой юм хэлдэг штэ. За хоорондоо үнэхээр маргалцсан янз бүрийн асуудалтай байж болно. Тэгээд түүхээ явуулан гутаа тэр түүхэн дээр хүртэл ингээд нэмээд улам дэвслээд идэх байхгүй. Нөгөө хүн нь сонсоод таньжил таараа штэ ер нь детальтай юмнуудаа сонсоод тэрөө сонсдог бол тэгэнгүүт ингээл шал өөр шалтгаанаар салсан байгаа хэрнээ төгсгөлд нь чи өстой жижигхэн диг гэмэж битээ тэгээд өөр олон охтууд дээр яагаад байгаараа да чадахгүй мэдээж битээ тэгээд байгаараа гэх юм амар муухай хортой шин найз охинтой олонгот танаа шин найз охины чинь тэгж байгаа гэж майта ч мэдгүй нэг тийм амар тийм муухай үгтэй те жоохон үгтэй ээж шиг. Тэр шин найз охинд нь бас тэгж хэлдэг шүү дээ. Наадах чинь тийм шүү гэж бас хэлдэг те.
Яг ер нь жоохон айгүй муухай байдаг шүү. Тэгээ бид хоёр тийм юмыг уншсан ч гэсэн ерөөсөө оруулдгүй л дээ. Тэгтэл амар тийм хорлонтой тий нэг юм хортой октод бас их байна. Орсон түүхүүд ч гэсэн бас нэлээд байгаа хаа. Яг процесс нь хөгжилтэй ч гэсэн төгсгөлтөнд тэгээ нэмж араас нь ингэж чатгатаад байдаг тий. Нэг шүтээ зурж байгаа юм хэлээд өгдөгтэй. Тийм байхаа болио бүгдээрээ тий. Хин тийм охинтой угаасаа яг цайнаарч бодъё гэх юм бодогдохгүй юм шүү дээ. Дараа нь энэ хөөрхөн охин байсан шүү гэж бодогдохгүй шүү дээ. Хэлсэн үг нь бодогдоод. Харахаас л ер нь дургуун л хүлж дээ юм шүү дээ. Гоё те алдсандаа харамсдаг те дараа нь зургийг хараад тэгээд үйлмар санагддаг. Те энийг л алдсан би тэнэгдээ гэж муугаар дурсагдахгүй байх нь илүү гоё үстэй ер нь. Тийм. Эсвэл муугаар ч хамаагүй дурсагдмаар гэдэм билүү бүр ингэ байнга ингэ зурлалтаад гэдэг. Би нэрээ ямар тэнэг байсан бэ? Ийм хөрхөн охиныг гэж боддохын тулд тэр хүнтэй амар гоё саалах хэрэгтэй. Яагаад тэгэхээр нөгөө орилж хашгирч харааж эсвэл ийм 5 хуудас урт текст бичээд те чи ийм болохоор намайг би гомдоод байна гэдэг тайлбарсан ч тэр хүн нөгөө эрэгтэй хүн чинь тэрийг ойлгодог гэсэн угаасаа. Хизээ ойлгодог салж явах та. Хизээ яг ингээ өөдөөс нь орилж харалж байгаа байдлыг л ер нь харж байгаа заяа. Хизээ ойлгодог вэ гэхээр ингээд өөргөө нь ингээ амар жаргалтай байгаа харагдаж штэ. Зурган дээр гоё гарч марсан тий амар гоё гэрэлтсэн, инээж минээдсэн яг тэр үед ингээд жигнэсээ бодож эхэлдэг гэж байгаа байхгүй юу? Яагаад надгүйгээр ийм жаргалтай байч юу? Би арай л гоё охиныг алдчихжээ гэдэг ч юм уу. Дараа нь яг ингээд жаргалтай байгааг нь өөргөөг нь байгааг нь харахаар жигнэсээ ингээд тэр толгойн ингээ ажиллаж эхлэх боддог гэж байна. Тэгэхээр угаасаа тэгэж муухай орилж чарлаж, муухай орилоход л тэр хүний толгойд нь хурдан энийг ингээ дуусгаад хурдан эндээс холтоод явъя л гэж юу. Энэ хэрүүлэг дуусгая даа л гэсэн бодол төрний хэрэгтэй өнөд. Тэгэхээр те дараа нь харахаар л нэрээ өө энэ ч нэрээ ийм хүн шүү дээ. Ингэж хөөрхөн инээдэг шүү дээ гэд ядаж эрүүл хоноор бодно шүү дээ. Дараа л яг тэгэж уурлаад орилж хашгичаад байгаа хүнийг бол уг нь ойлгохоо болж байгаа гэж би энэ хүнийг алдах чинь гэж юу тэгж бодохгүй штэ өөдөөс нь самарч мамраад байгаа үнийг тэгэхээр те дараа нь гой үйлүүлээд зургийг чарж боосаагаад үйлээд те тийм байхын тулд маш гоёор салах хэрэгтэй гой үг хэлж үлээ те за чил жаргалтай байвал болоо ой юу гэдэг чинь авчаарай найзуудаа. Тэгээ дараа нь жаргалтай байж гоё харагдаад гоё өршөөгөө ав. Тэгээ эргэж бичиж мэдсэн ч гэсэн ингээд тэгээ өршөө авмаар байл тий. Тэгээ эргэж бичиж мэдсэн ч гэсэн яах гээд байгаа юм байх гэдэг биш те. Стил амар nice. Оо чи сайн байгаа юу? Вау ямар гоё юм бэ. Би чиний өмнөөс амар баяртай гэдэг ч юм уу те. Сайн явж байгаа ч харах гоё юм ч юм уу. Стил ингээл nice л байгаа даа. Тэгэх юм бол тэгэл тэр хүмүүс хизээч чамаас салахгүй гэж. Стил чам руу 10 жилийн дараа бицээр л байна. Тэгж. За. Чи дууссан уу? Дууссан. За энэ бас амар их тохиолддог. Миний амар их гайхдаг байсан зүйл юм. Хүн ингээд амар их ядарсан, ноомөлцсөн байгаа үедээ секс хийж гад жинхнээс унтдсан юм байна те. Тийм байлээ те. Жинхнээсээ тийм юм болд юм байна те гэдгийг бүр маш их давтагддаг учраас унтаад өгдөг гэж бодсон. Боломжтой юм байна. Тэр бас нэрээ сонин зүйлж. За дараагийн миний болохоор вибраторуудаа сайн нуух суралцах хэрэгтэй. Маш их вибраторуудаа маш инээдтэй байдлаар баригддаг. Цагаан сар мар зочид ирсэн байх зүгээр мууран зүгээр тоглоомыг авцсан хүмүүсийн нүдэн дээр гаргаж ирж өнгөрүүлээд те. Тэгэл засвар гэртэн засвар хийж барьж мэрсэн. Гэртэн засвар хийж яхад засварчид ингээ олж молждаг ч юм уу. Тэгэл эсвэл ээж ихэнхдээ ер нь ээж нар нүрэндээ массаж хийсэн явчихдаг. Ээж нь аль хэдийн олцсон нүүр бүрээ массажлсан тий. Яа ядаж нэрээ вибратортой бол өрөө мөргөө өөртөө сайн цэвэрлж явах хэрэгтэй байхгүй ч тоо. Ээж нь дандаа цэвэрлж байгаа л ор морыг хурааж байгаад болцсон гэдэг үстэй тий. Нэг л шкафанд хувцс мөвцөний янз. Манай Монголын ээжнүүд гэхдээ тэгэл шууд ороод хамаг хэмээн цэвэрлэн л дээ. Ер нь бол тий. Хүний юмд хөрөхгүй шкафын нэхгүй мэхгүй гэсэн юм бол байхгүй штэ. Тэгээд тоглоом шиг харагддггүй те. Тийм тоглоомод сонгох ч юм уу те. Тэгээд оосор шиг ч юм уу зөвлөлт шиг ч юм уу. Бас хэрглэж явах та жишээлбэл усанд орохдоо ч юм уу те.
хэрэглэх ч юм уу гих мэдчлэн тийм типүүд үгүй. Өөрөө бас яг сайн яаж нуух ёстой гэдгийг би бас сайн мэдэхгүй байна. Эсвэл яг тустай гараад шаардлага байдаг болохоор. Гэтэ амжилттай нууж байгаа бас зөндөө хүмүүс байгаа хаа. За. Би бол угаасаа манай гэрт хинч миний юмд хизээж дураараа хүрдгүү. Тэгэхээр надаас нэг асуудал байхгүй. Тэгэл даан уут муттай. Гасайхны ширнийхээ шургуулсан мургуулганд хэлждэг шин. Манай найз л бол намайг хаяа барьждаг гэсэн. Цэнгэлж мэнэглээ байж хата. Тэгээ угаасаа тустай гарч байгаа бол ер нь л асуудалгүй юм байна тий. Хамт амьдарч байгаа үед л хэцүү юм байна та гэх. Тэгээ манай гэрт нэг хүүхд тийм амаат нууц ч юм уу тийм хүмүүс ирдэггүй болохоор. Гэтэ ер нь яг би баригдсан ч гэсэн нэг ичихгүй байхаа. Одоо нэг ичхээ баригдсан юм санагдаад байна. Нөгөө тийм ичдэг. Энэ юу байна гэдэг болч манай ажиллахаа баригдсан юм шиг. За. Хэрвээ жоох хүүхд асуувал болтгома том үний юм аа аль яваад тэрхээ. Хүн над чихчих нь юм. Аваад. Дараагийнх нь болохоор зэгсийн үеэр ингээд оюун санаа нь өөр газар явж идэг, шал өөр юм бодож идэг. Бараг ингээд босч явж, бос мөлхөж явж юм иддэг. Тэс хөндлөө өөр юм гинт асууж масуудаг тий. Тиймэрхүү юм ухамсарт үйлдэлүүдээ ингээд аль болох дарж явах хэрэгтэй мэн гэж бодсон. Хичнээн уйдгартай байлаа ч гэсэн бас арайч дээл гэж утсан. Энд дээрээс анхаарах хэрэгтэй. Гэтэ амар санамсаргүй бас байдаг бах тий зарим хүмүүсээ. Тийж амар уур амьсгал ивдээд хин нэг эвгүй байдалд оруулаад байдаг тохиолдлууд бас нэлээд ажигласан учраас энийг бас анхаарч хийж байгаа бол нэгэнд хийж байгаа бол бүх анхаарлаа өгдөө эсвэл хийхгүй байж юм уу тий. Хоёулаа бүх анхаарлаа өгөөд бүх анхаарлаа төвтөрүүлээд тэгж хийх гоё байх. За. Хүмүүсээ шинж нэг юм бодонгоо гэрээ цэвэрлэх ч юм уу эсвэл нэг нүрэ бодож байгаа юм биш шүү дээ. Амьгүй зүйлтэй харьцаж байгаа юм шиг байгаад байхгүй. Тэгэхээр нөгөө талд нь бас хүн байгаа гэдгийг бодоод тийм ээ. Хичээх энийг бол хичээж л дарах бах тийм санамсаргүй юмнуудаа. Санамсаргүй үйлдэл бодлуудаа. За. Танилцах аппликейшн танилцсан хүмүүс ер нь хос болсон ч юм уу хоорондоо суух магадлал нь маш бага юм шиг санагцсан. Тэгээ ер нь бол их хвчлэн 90% ч юм уу one night stand л болж дуусдаг гэдгийг мэдэж байгаагаар ашиглавал зүгээр санагцсан. Тэг. Заяаны хань мэнэ олдож ашиглана гэдэг бол бодлаа. Тэгэхдээ тэрийг хүмүүс мэдж байгаа ах уу угаасаа тий. Хин ч нэг найз залуутай бол нэг удаа кофе гэж угаасаа нэг удаа ашиглаж үзээл ашиглахгүй л ах л та. Мэддэг баг. Зүгээр азар тэгээд үерхэд гоё суугаад тийм хүмүүс бол байгаа. Тэрнээс ш ер нь маш ховор тохиолдолч тийм гэхдээ. За тэгээд миний дараагийнх нь одоо ингээд нэг хортой найзуудаас бас их юм болдсон юм шиг анзаарчихсан байхгүй юу? Жишээлбэл ингээ амар их сумалдаг. Ингээ найзууд сумлаад момлаад гэл амар их тэгдэж штэ. Эсвэл ингээд хажуунаас нь чи тгээж мэгэж гэд. Тэгээд дандаа их хвчлэн юм бүтлгүү эсвэл юм онцгой юм шиг түүхүүд бас үүсдэг юм шиг санагцсан. Хортой найзуудынхаа үгэнд амар ордог нэг найз нь эсвэл найз нь ингээ харцдаг болцдог хүмүүнээ дуудангууд нөгөө залуу нь өөр нэг найзаагаа дагуулж ирээд хоёр найзаагаа баг ингээ хүчээр нэг оронд оруулж моруулаад эсвэл ингээ цогтож могцсон багт нь яваад өгч өнгөчдөг ч юм уу тий. Тийм. Ер нь тийм найзуудтай холбоотой эвгүй юмнууд бас зөндөө байдаг шүү. Дуудчаад тэгээд орхоо явж мавцсан бай. Хаяад явж мавчдаг ч юм уу. Эсвэл хамт шоудчаад хамт хононо гэж төлөвлөжсэн а гинт өөрөө яваад өгчдөг ч юм уу тий. Тэгээ нөгөө охин нь ингээд шүн хонох газаргүй олж малчдаг ч юм уу тий. Найз нь хамт хонохж ирсэн аа. Нэг залуутай уулзсангуудаа яваад өгчдөг ч юм уу тий. Тэгээд гэртээ хайж чадахгүй ч юм уу нэг тийм тиймэрхүү найзуудаас болсон тиймэрхүү бүтлгүү ч юм уу зарим тохиолдолд аюултай ч юм уу тиймэрхүү зүйлүүд бас их болж байна. Болж гин гэж байна. Одоо баг хоёулаа бүр нэг судалгаа хийсэн юм шиг юм боллоо тийм амар энэ хэдэн мянган түүхүүдээс юу их давтагдаад байна. Ер нь залуучууд яагаад ингэ гэдгийг мэддэг л болчлаа л доо. За одоо надад 2 байна. За. Нэг байна. Шүршүүрт хийх бол ер нь амар болгоомжтой ах хэрэгтэй. Бас жоохон аюултай. Яг хизээч кинон дээр гардаг шиг шүршүүр дотор хийх бол кинон дээр гардаг шиг байдаг хүн байли шүү. Anal sex бас те хизээч кинон дээр гардаг шиг бодсон шиг чинь байхгүй те.
Тийм бор шоколадлаг зүйл бол кино гэснээс энэ дээр нэмээд хэлэхэд ер нь л одоо юм романтик кино ч юм уу эротик кинонууд чинь жоохон хэтрүүлэгтэй байгаа заяа. Тэгээд яг тэр кинон дээр гарч байгаа зүйлүүдийг бодит амьдрал дээр туршиж үзэхээр ер нь хөвчлэн бүтлгүүт нь одоо жишээ нь хараал хэлж мэлдэг ч юм уу. Аль намайг хараа мараа гэдэг. Тэгээд эсвэл нэг алгад гэсэн чинь нэг юм нүүрлүү алгаддаг ч лөө тэгээд тийм бүтлгүүнүүд амар хэдэж боож байгаа тухайн алдуулсан байна. Эсвэл ингээд юм dirty talk хийх гэж байгаа шал өөр юм ярьсан. Уур амьсгал нэвтрчдэг байна. Эсвэл зарим нэг юм бүр юм йогач тийм шиг юм эвгүй байрлалт ч юм уу. Нэгийг унгаадаг ч юм уу, орон дээрээс унгаадаг ч юм уу. Тэгэхээр ер нь бол заавал ямар нэг зүйлийг дуурайхгүйгээр тэр кинон дээр тэгсэн болохоор гоё юмсан гэж дуурайхгүйгээр яг тухайн цаг мөчтөө өөрийнхөө мэдрэмжийг дагаал те. Мэдрэмжээ дагаал. Тэрнээс кино тоглохгүйгүй шүү дээ. Эсвэл жүжиг тоглоогүй. Эсвэл порног дуурайх гайгүй те. Яг тийм кино гэдэг чинь кино ахгүй яг ингээд хүнд тод харуулахын тулд зарим зүйлүүд ингээ хэтрүүл хийж байгаа шүү дээ. Ийм хөдөлж мөдөлж байгаа ингээ мангар холоос молоос сонио эвгүй хөдөлж мөдөлдөг ч юм тийм. Тэгэхээр хизээч кино шиг байхгүй. Тэгээд зарим нь ингээ гоё харагдуулах гээд амар гоо зүйтэй харагдуулах гээд өөр өнцгөөс өнтер бичсэн юм янз янз юмнууд байгаа шүү дээ. Тэгэхээр гадаад кинон дээр тэр тусмаа үг хэллэгүүд энэ төрөл хизээч гоё орчуулагдаж гоё хэрэглэгдэхгүй. Тэгээд үйлдэл болгон дандаа үр дагавартай байдаг гэдгийг санах хэрэгтэй тий. Одоо жишээлбэл хамгаалтгүй харилцаанд орсон бол жимсэн болох магадaltaй, эсвэл бэлгийн замын халдвар төвч байх магадaltaй, ямар ч бэлтгэлгүй анал секс туршиж байгаа бол мэдээж бовч нь баасуулах магадaltaй тий. Ингээд хизээч тийм юм болох ёсгүй байсан юм шиг дараа нь ингээд шоконд орж мороод идэх амар тийм. Яагаад вэ? Чи ямар нэгэн сонголт хийсэн бол тэр сонголт чинь дандаа үр дагавартай байгаа штэ. Тэрийг дагаж ирэхтэй. Тэгээ инстаграмаар бас ингээ хүүхдүүд амар их асуух хүн байхгүй байх гэснээ. Би ингээ найз охинтойгоо бэлэвчгүй хийцэн. Одоо жимсэн болох уу гэж мэгэл дээ нэг юм. Би яах вэ гэж мэгэл. Тэгэл хийхээсээ л өмнө бодгол хэрэгтэй. Тэ? Яа тэгэхээр чи зүгээр хийчээд дараа нь ямар нэгэн зүйлийг шоконд орж хүлээж аавна гэдэг чинь амар утгагүй шүү дээ. Хийсэн зүйлийг үр дагавар учраас. Үлийн үр шүү дээ. Карма юу хурaan тэрийг аавна гэдэг шиг байнга л бодож авах хэрэгтэй. Оконц нэлэн бол. Ургач гарах нь аль шүү дээ. Тий, алин болно. Тэгч. Зя. Бас нэг инээдтэй зүйлүүд байл юм аа. Одоо надад 2 байна. Нөгөө нэг гоё охинтой ч юм уу нэг хөсөлсөн охинтойгоо болцож уулзгаад тэгээд амар анхны болцоо малцаачлуу амар сандарсандаа нөгөө удаан секс хийх гээд өмнө нь ингээд саачдээ штэ. Тэнгүүд яг нөгөө чухал гоё болцоо нь ирсэн чинь нөгөө босдгоо ч юм уу те нэг хитэн цагийн өмнө ингээд усанд орж явахдаа амар их сааж байна штэ. Тэрийг би бас ерөөсөө мэддэггүй ягаад бас сториноос л сурч авсан л та. Тэгж болдгоо мэн гээд. Дий надад маш инээдтэй. Тэгээд пениснууд бас нөгөө янз бүрийн хэлбэртэй байдаг те. Ингээд нари, бүри, мөри те. Гээ хэлбэртэй, мөг шиг хэлбэртэй. Тэгээд төмсгнүүд бас хизээч ижлэхэн байдгүй те. Дандаа жижиг том байдаг гэдгийг сурлаа. Тийм юмнуудыг яг ингээ хичнээн уншаад мэддэм шиг байгаад байгаа ч гэсэн хүмүүсийн түүхийг харахаар ингээ өөр дөр нь тулаад ирэхээр амар эвгүй юм шиг лээ тий. Угаасаа л өөр байж болно ш гэж бодчихсан хэрнээ тэгэл бичингүүд тийм байсан гэд боддоо амар сонирн байна гэдэг. За гэж. За тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор ер нь одоо нас хүүс ялгаагүй тэгээд хүн болгон секс хийдэг тий. Бидний аав ээж эмээ өвөө хүртэл хийдэг тий. Тэгээд хүн болго өөрөөр сонирхолтой, өөр зүйл одоо сонирхдаг, өөр зүйл дуртай, тэгээд өөр хүсэлтэй байдаг. Өөр ижил хүүснийхээ хүмүүсийг сонирхдаг байж болно. Бүр ингээд хүлэнд дуртай ч юм уу мэдгүй. Ер нь ингээд хүн болгон өөр биш. Тэрэнд ингээд заавалчгүй нэг хайрцагт оруулах гад ямар юм бэ, ямар гаж юм бэ, ямар сони юм бэ гэдэргээд тэгж шөөмжлөх хэрэггүй. Ерөнхийдөө бол заавал хүн болгон чамтай адилхан биш. Тэгээд тэр хүмүүсийг зүгээр
гэл хүлээгээд авчих хэрэгтэй гэж бодож байна. Араар тавиагүй л бол өөртөө ч секс хийх гээгүй л бол тийм. Чиний гаж гэж бодож байгаа зүйлийг чамтай хийх гээгүй л бол юм. Гэтэ яг үнэхээр гаж одоо бүр энэ гэмт хэрэгт тооцогдохоор гаж юмнууд бол байж болох тийм. Тэн дээр бол шүүмжилж болох. Зүгээр одоо бусад хүмүүсийн түүхэн дээр ч юм уу зэрэг дээрийг уншаад инээчингүүт ийм юм дээр инээгээд тахтай яатаж гэж юм. Эсвэл охтуудыг эрэгтэй хүмүүсийг ингээд тийм түүхүүдэд бичгээр нэг амар инээжин готтой охтуудыг ингээд нэг залуутай танилцаад шоуж байгаа гэсэн чинь ч юм уу ингээд тийм эсвэл ингээд аппликейшн танилцдаг гингүүт амар ста нэрээ юу юм бэ тийм юм бэ гэдэг амар хэсэг тэгээд идэгтэй. Яг. Тэгэл амар Өчигдөр эрэгтэй хүнийхийг зүгээр сонсож байгаа гэдэг чинь тэр эрэгтэй хүний чинь нөгөө талд нэг эмэгтэй хүн байж лаа шүү дээ. Уг нь ямар ч ялгаагүй. Гэтэ яг хаа мэдгүй даа. Тэгээд хамгийн чухал нь биелгүүч хэрэглэх. Тэгэл одоо ямар эрсдэл үр дагавар байдгийг нь бас бүгдээ мэддэг хэрнээ баг ингээ анх танилцсан хүмүүнтэйгээ зүгээр one night stand-тэй бас ингээ биелгүүчгүй хийсэн тохиолдол дотор айгүй хийдэг тий. Амар муухай заваа юм. Би нэг амар юм уурсан шүү дээ. Одоо ер нь ингээл гэр бүл салалт амар их, араар тавилт амар их, эсвэл ингээ гэр бүл болоогүй ч гэсэн ингээ хүүхдтэй болоо салж малцсан тохиолдлууд амар их байгаа шүү дээ ер нь. Маш их хэсэж байгаа. За энийг би тоо баримтыг бас харчих. Тэгсэн чинь одоо ингээ монголчуудын цус ойртолт гэж ярьдэн шүү дээ. Цус ойртоод ийм тэнэг болдог гэж ярьдэн шүү дээ. Тэр чинь эхний үе дээрээ биш 2 дахь 3 дахь үеэс илэрдэг гинэ. Тэгэнгүүт одоо ингээд төрсөн аавыгаа баг хин гэдгийг ч мэдэхгүй ээжээрээ өглөө авцыг хизээч уулзаагүй тэр хүмүүс чинь том болоод өөрийнхөө хамаатан төрсөн одоо эцэг ихтэй их зах дүүтэйгээ гэрлээд хүүхдтэй болох магадaltaй байгааз ер нь маш замбрааг болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь явандаа чиний одоо салаад орхиод явсан хизэж уулздаг хүүхд чинь биш юм а гэхэд тэрний хүүхд нь тэрний дараагийн хүүхдүүд ингээд оюуны амсгалтай юм цус ойртолтой юм хор уршихыг бүтцэн тийм хүүхд гарч магадгүй байхгүй юу. Тэгэл нэг мэдсэн чинь монголчууд чи цөөхүүлэгч хэлэх үү. Сүүрүүл яам цус орцооргоо хоорондоо. Тэгэхээр хаа амар хариуцлагатай гол нь хамгаалт бэлэвчээ сайн хэрэглээд гэр бүл төлөвлөлтөө сайн хийгээд явах хэрэгтэй юм шиг санагдлаа. Түүхүүдээс гоо. Та нараас сурлаа. Тэр нөгөө удам судрыг харж суу гэж маш их хэлдэг шүү дээ. Тэгэл одоо бодонгоо тэр ганц өгүүлбэрт ямар их олон зүйл багтаа бай тээ. Би нэрээ тоон зурхаад үзүүлсэн байхгүй юу? Одоо ингээд миний төрсөн он сар өдрөөр ингээд тоонууд ингээд гарч ирэн заяа. Тэнгүүд одоо над дээр одоо ийм гурвалжин байгаа байхгүй юу? Тэнгүүтээ яг тэрний доод суур тэгээд дээдлийн өнцөг хоёр нь одоо ингээд миний яг үнцэн юм хоёр өөр тоо байгаа байхгүй юу? Тоо болгоно ингээд өөр утгатай. Тэгээ хоёр гурвалжин нь болохоор нэг нь одоо миний аавын талаас надад өгсөн зүйл, нөгөө тал нь миний ээжийн талаас надад өгсөн зүйл заяа. Тэгээд ингээд сонссон чинь бүр ингээ амар үнэн заяо. Яг ингээд би жишээлбэл 2 жилийн өмнө сонссон бол надад ер нь амар чухал байхаар байсан лээ. Тэгээ ингээд сонсонгууд одоо миний ирээдүйд хийх ёстой зүйл тэгээд өнгөрсөн амьдралдаа хийж чадаагүй зүйл надад ингээ өгцөн өгдлүүд байгаа байхгүй юу. Би одоо ийм одоо ингээ ухаантай байдлаа, интеллижент байдлаа ингээ ааваасаа авсан ч юм уу. Эсвэл ийм эмгтээлэгтэй ийм байдлаа ингээ ээжээсээ авсан ч юм уу. Яг ингээ ийм зүгээр ингээд тэр тоо зурхааг ингээ үзүүлэхэд хүртэл ингээд аав ээж хоёрын юу ингээ гарч ирж байгаа байхгүй одоо миний надтай хамт дагалдаж явдаг. Тэнгүүд тэгэл яг бидний дотор ингээл ааваасаа ч авсан зүйлүүд ээжийнхэн талаас авсан зүйлүүд тэгээ өөрийн гэсэн нэг онцлог ингээ бүх юмнууд ингээ хамтдаа явдаг юм байна гэж би бүр амар ойлгосон. Тэгээд тэгэхээр тэгэл бас нөгөө удар судрын хар гэдэг чинь бас тэгэл яг тэр байгаа байхгүй те бас нэг өөр өнцгөрөө хэний хүүхдийг төрүүлэх үү гэдэг чинь бас тийм ээ. Үнэ хүүхдүүдтэй ямар аав сонгож өгөх үү те? Та өмнө нэг дугаар дээр хэлжсэн шүү дээ. Тэр бүр амар үнэн үгийг ингээ мангар товчхон болгоо хэлсэн. Би биш миний хүүхдүүд аавыгаа сонгож чадахгүй ч гэсэн би аавыг нь сонгож чадна шүү дээ гэдэг чинь яг байхгүй. Тэгэхээр яг хүн өөрийнхөө үр хүүхдээ ямар яваасаа гэж хүсэж ин тэгээд мэдээж хизээч муу яваасаа гэж хүсэхгүй шүү дээ. Тэгэл ухаантай хүүхдөрөөсөө юм ундаг байгаасаа сайн сайхан яваасаа гэж хүсэж байгаа юм бол тэгэл хань ижлэр зүг сонгох хэрэгтэй байгаа зөв юм. Тийм ээ. Арай л ухаалаг дугаар болчихоо. Хүүхэд хүмүүжүүлэх. Хүүхдээ яаж хүмүүжүүлэх амар их одоо ярьж судалж анхаардаг ч гэсэн бас
төрхөөс өмнөх тийм хүүхдээс өөрөөс нь шалтгааллахгүй дараа нь яаж харьцахаа шалтгааллахгүй юм төрөлхийн юм тусгай. Үүсгэж болохгүй. За. Тэгээд сонсогчд маань өөрсдийнхөө story time-аас сурсан ойлгосон зүйлүүдээ бас комментаар бичээрэй. За тэгэх юм бол бид хоёр бүгдийг нь уншина. Бас маш их баярлах болно. Хэрэг бичих юм бол. За тийм тэгээд нэг гоё юу уншижээ. Манай нэг сонсогчоос маань бас ирсэн сурсан зүйлээ. Тэрийг нь гоё уншаад өгье. Амар гоё чагсаагаад бичсэн билээ. Нэг хөөрхөн хинч асуугааг байх чаа. За сайн уу сайхан бүсгүйчүүдээ сонсогчдоо бас өдрийн мэнд хүргэе. Намайг нөхрөөсөө өөр хүнтэй унтаж үзээгүй гэж найзууд маань хаяа азгүй энтер гэж шоолноо. Гэхдээ би нөхөртөөгөө олон жил хийсэн хүмүүс нэгнийгээ биеийг өөрийн бие шигээ мэдэлцэж гад халуун секс хийдгээ. Муужгаа мүүдээс бусад хүмүүсийн түүхийг сонсоод өөрөө үзсэн юм шиг л single, casual sex амьдрал ер нь ямар байдгийг мэдэж авч байна да. Энэ подкастыг сонсоод бас залуу хүүхдүүд маань эрүүл бэлгийн харилцааны тухай юм суралцаж байгаа байхаа. Өдийг хүртэл муужгаа мүүд сонсоод ойлгосон хэдэн зүйлсээ хуваалцмаар санагдлаа. 1. Хинч өөрөөс нь асуугаагүй байхад би орондоо сайн, ёстой алдаг талдаг гэж магтаад. Өөрийгөө дүвийлгээд байгаа залуучууд хамгийн худ жижигхэн бовтой, хурдан тавьдаг, өөртөө итгэлгүй ирчүүд байдаг юм байна гинэ. За 2. Секси үеэр ямар ч эвгүй байдалд орсон шууд л үнэ хэлээд санаатай биш шүү гэж чин сэтгэлээсээ уучлалт гуйд сурах хэрэгтэй юм байна. Хин хинэн эмзэг нүцгэн байгаа үед нэгэндээ итгэж ойлгоно. Ойлгохгүй бол чиний биш тэр хүний хог сэтгэл зүрхгүй новшийг шууд хаягнэ. 3. Хүнд итгэж секс хийсэн ч чамайг гомдоож муухай хандсан бол тэр хүн л муухай, чи муухай биш ээ. Хогийн гаруудад итгэсэн гинэн цагаан сэтгэлээ битгий буруутгаарай. Муухай хүний амнаас муухай л үг гарна. Муухай хүн л муухай үйлдэл хийн. Чи ямар ч буруугүй. Тэр хүнийг гомдоож, доромжилж, санаатай хохирол учруулаагүй. Тэр хүнд гомдож болох ч өөрийгөө хизээж битгий муухайгаар бодож, бохир бузар гэж бодоорой. 4. Танихгүй хүмүүс дагаж, амралт явж, эсвэл буудал орж аригтаж хийсэн секс хизээж сайнаар эргэж сэтгэл хангалуун дуустдаггүй юм байна. Үнэ. Гэт автагдаа 3 хүн хэллээ шүү та нарт. За 5. Өвдөж байвал өвдөж байгаагаа хэлэх, тухгүй бол тухгүй байгаагаа хэлэх. Өөрийн зүн совинг сайтар сонсож, нэг л буруу мэдрэмж төрөөд байвал ийм эмзэг байдалд өөрийгөө оруулалгүй, үгүй, хиймээргүй байна гэж өөртөө итгэлтэй хэлж явж сурах хэрэгтэй юм байна. Яг ёо. За яах вэ? Би сайн юм чинь гэж мэлтэй. Сайн юм болохоор хайртай болцсон байсан болохоор гэж. Тэгсэн мөртлөө ингээд ямар тухгүй байсан, ямар ингээд дургүй байсан та ингээд бичээд идэг те. Тэгсэн мөртлөө ингээд хитэж үгүй гэж хэлдэг. Яг нэрээ эвгүй мэдрэмж төрөөд муу зүн совин татаад ах юм бол угаасаа таахан зүйл болохгүй л хэлээд. Тэгэхээр яг жинхнээсээ өөрийнхөө зүн совинд итгэх хэрэгтэй. Зүн совиндоо итгэцгээе. За 6. Секс бол хүний хамгийн эмзэг зэг, маш амархан сэвдэх боломжтой. Ганц л буруу үгээр сэтгэлийн шар хавч, айдас төгшүүр бий болох эрвээхэн далавч мэд эмзэг зүйл учир аль болох болгоомжтой, удаан таних, нандин хүмүүстэйгээ л хийх хэрэгтэй юм байна. Бэлгийн харилцаа хүнийг алжж болох мөн амьдруулж болох юм. Хаалтанд жирэмсэн болвол амьдрал үүснэ гэдэг утгаар хийхээ. Гэх мэт та хоёрынхоо подкастаас өөр олон юм сурсан дараа ахаад явуулнаа. Секстэй холбоотой хөгжилтэй түүх гэхэд л ийм олон зүйл болж байгаа юм чинь секстэй холбоотой бараан түүх гэвэл ямар цагтад ирэх болдоо гэхээс их л айж байна. Болдог бол хамт суугаад түүхүүд уншаад өөрийн бодлоо бас яриад 3 дахь хөтлөгч нь болох юмсан. Баярлалаа та хоёртай хайртай шүү. Амар хөөрхөн байгаад ойлгосон юм аа явуулсан билий. Тэгээ энэ түүхээс сэдв санаа аваад тэгээд бит хоёр энэ түүхийг бишээ энэ дугаарыг хийж байгаа. Энэ дугаарыг тий яг хүмүүс ч гэсэн санал нийлж байгаа юмуд баг бүгдэн дээр л санал нийлээд нэрээ тэншүүл гэж бодлоо гэж бодчих тий. Ялтгуул тухайн үедээ сонсоод хичнээн зүгээр инээгээд хүн шоолоод өнгөрч байгаа ч гэсэн бас үлдэх юм байна. Хүн ойлгох юмаа тэгээ ойлгоод авчт юм байна. Тэгэхээр сонсогчд минь та нар маань ч гэсэн комментоор
юу сурч авснаа өөр давтагдаагүй зүйлүүд байвал эсвэл энэ дунд сая бид гурвын уншсан хэлснээс хамгийн их санал нийлж байгаа юм тий. Тэднийг сонгоод комент хийрээ. Тийм ээ. За. Ямар дуу унших байлаа? Бүтлгүү дуу унших. За сайн уу хоёр хөрхнөө. Гадаадд сурахаар ирсэн охин бэ нөө. Энд ирээд та хоёрыг сонсдог болоод ёстой гоё хантайч гэх юм нэг тийм дотн мэдрэмж авдаг. Баян хинээлэгдэгт баярлаа. Саяхан хэдэн өдрийн өмнө хичээлээсээ тарж ирээд хоол хийх зураа ноутбукээ хасааж байгаад best story түүхүүдийг сонсоод татаж унаад хоолоо хийж байваа. Ээж утсаар видео коллоор залгаад би нөгөө ноутбукээр тийм юм үзэж байснаа ч мартчих. Шууд авчваа. Яг авахтаа зэрэгцээл баваа амар хурдан тавьчихваа гэл. Би ч мөр oh my god гэж ноутбук руугаа хараад гэлс очоод унтрах гэсэн гар салгалаад ээж бүр над руу амар том хараад айсандаа видео коллоор салгаад ёо. Тэгэл хүүрээ гэл бэжсэн чи ээж буцаа залгаснаа. Чи хинтээ байгаа гэж бодсон. Би тэгэл ганцаараа гэсэн чи худлаа яар гэрээ харуул гэд хин ирчээд балаа юм яриад байгаа. Хоёр их чирээд би гэсэн чи би та буруу сонссон байхаа. Би ганцаараа л байна гэд гэрээ харуулад. Аюу. Яасан хэцүү юм тоглох. Нэг хоёр ихч гэрт ирчээд сонин юм яриад байна гэж. 16 юм уу 17 настай байх та. Дээрээ нэг ахтай. Тэгээд тэр ах нь хоёр л ах гинэ. Тэгээ ахтай гэдгээ гайхуулж байгаа юм шиг хүүдийг нь аваад өмсдөг байсан гинэ. Нэг өдөр хүүдийг нь өмсөөд л сайхан явж байсан чинь хармаанд нь биелгэвч байдий. Би бүр шок. Тэгээ сургууль дээр очиод л мэдсэн юм чинь за цөмхөндөө ариун цэврийн хэрэгдэл хийдэг уутандаа хийцэн байсан. Эмхтэй юм ш. Хийцэн байснаа мартаад найз юм ирчлээ гэхээр тэр уутаа өгцөн. Тэгэл манай найз ирснэ. За тэгээд хүнтэй унтах ямар байна гэд амар чанга асууч тийм да. Би сандарсан да. Энэмгээр чи илгэн гутлаа арчт юм аа гэд хэлцээ. Хамгийн амар надад илгэн гутал байдаггүй за ха. Тэрнээс хойш ахийнхаа хүүдийг өмсөөгүй дээ. Найз нэмэр амар юм бэ тий. Яа тэр бас ямар хортой найз вэ? Амар чанга асууж байсан. Юм хэрэглэж ийж. Албаар. Хортой найзууд байдаг шүү дээ. Сайн хоёроо би одоо 21 настай эмэгтэй. Найз залуутайгаа азалцаж байгаад болсон үйл явдлаас санаад бичгээр шийдлээ. Манай найз залуу бид хоёр ер нь хоёулаа л сэрэлтээ. Хаан ч ийсэ хийж мэдхээр хоёр гар л да. Нэг удаа хамт буудал ороод. Гинэ. Хоёр талдаа танилцаагүй байсан болохоор нэгнийдээ хонох жоохон хэцүү тэгээд хааныг буудал ордгоо. Тэгэл секси хийх өмнө би заавал бие засчгаад хийдэг юм. Тэр өдөр бие засчгаад өөрийнхөө нөгөөхийг нойлын засаар арчичаад ажилдаа орсон юм л та. Яг сайхан алцаал байжсэн чинь найз залуу цагаан орхоо. Яа. Яа бич гайхаад юу цагаан орхоо вэ гэсэн чинь энэ гэд миний доодох руу заагаад байхаар нь гайхаад харваа. Тэгсэн чинь нөгөөх нь цагаан орхоо биш зүгээр нойлын цаасны нэг жоохон хэсэг нь ороод тэгээ бөмбөрлөлтөөд нэг уулзсан юм болсон байсан. Яа. Цагаан орхоо өмнө нь бүр цагаан орхоо харж исэн юм шиг амар орсон шүү дээ. Момбэн энэ төр гэж үгэн. Яа, манай найз залууч хайраа чи одоо яахаараа цагаан орхотой байд юм бэ? Наад хорхоо чинь тэгээд яахаараа хүсийнээс чи гарч ирдэм үү гэж бүр янз янзын юм асуугаастай. Үгүй ээ, энэ нойлын цаас байна гэд үзүүлтэл манай найз залуугийн нүүр нь улаагаал тэгээд хэлэхгүй яасан яг сайхан хийж яхад гэдэг. Тэгч нэг би нэгээ шоолж баахан инээлдээд тэгээд нэг жоохон өрсөлдөж байгаа юм байна. Тэгээд болцсон юм. Яа, дараа нь цагаан орхонд бодогдоод хийгээгүй юм байна л да үрхий. Тэ амар өөртөө ихтгэлтэй ингээд цагаан орхоо бүр амар өмнө нь бүр айгүй олоо харж мараад мэддэм юм шигтэй. Цагаан орхоо байна гэж үгүй. Би 26 настай ганц би ээж юм оо. Тэгээд ганц би учир тоо ашигладаг л да. Нэг удаа бүр айгүй сэрэл хөдлөөд хүүхдүүд гэрийнхэн унтахыг бүр тэсэн ядаг хүлээсээр эцэст нь миний цаг ирлээ. Альчуур той гээл гэдэл өөрийнхөө бэлтгэлийг хангаад л жаргалын оронд умбах ажилдаа орвоо. Эд тоглож байгаад би ч бүх зүйлд ханаж байгаад өөрөө ирэхгүй амар чанга дуу алдчихсан гинэ.
Тэгсэн чинь хүүхдэн сэрээд намайг хараад би ч бүр сандраад хажууд нь унтчихсан юм бата. Гэтэл манай хүүхэд та яагаад муужгаагаа маачаад байгаа гэсэн гинэ. Ямраа инээхэд хэцүү төхөө. Яа ямар хэцүү юм бэ. Төрөний хэлсэжлэн те хажуудаа хүнгүй амарлаг гээл мэл аваад би одоо 0 руу л орлоо гэж бодохгүй юу. Тэгсэн чинь хүүхдэн сэрсэн шүү. За. Хэцүү хүн юм болж. Дахиж битээ хүүхдээ хажууд тэгээрээ. За зин ямар юмсэн л жоохон хараал маралтай байна дараа уншиж. Hi girls. Танайхыг шимтэн сонсдог сонсогч нь байна. 25 настай. Хамгийн анх 23 тайдаа бэлгийн ярилцаанд орсон. Мэдээж төсөөлснөөс маш амар байсан. Одоо бодоход ч яс хавталцаж байна. Анхны сексээс маш их өвдөлт, шок мэдэрсэн болохоор дахиж хийх бодол огт төрөөгүй. За ингэж явсаар 2 жилийн дараа дахиад нэг таалагддаг залуутайгаа хийхээр зориулсан юм. Тэгэхээр сайхан гэсэн үг юм байна шүү дээ. Бид 2 удаа хийх гэж оролдож бүтлгүйдээд 3 дахь дээрээ хийвээ. Өмнөх 2 дээр хийх гэж жоохон зүтгүүлэхдээ маш их өвдөд байсан гинэ. За тэгээд би гэдэг хүн чинь баахан юм уншиж судалж яваад яавал өвдөлтгүй гоё хийх вэ гэд бөө юм болов. Ингээд судалсан мэдсэн зүйл дээрээ тулгуурлаад 3 дахь дээрээ яг хийх гэв. Эцэст нь хийсэн. Тэгсэн чинь өвдөлтөө маш их төвчснээс болоод шоконд ороод 4 мөч маань татчихсан гинэ. Яа. Хамаг би чангараад ёстой биемийн тархины маань мэдлээс гарчихсан. Бас мөн анхных юм шиг л цус маш их гараад байсан. Тэр үед нөгөө залуу маань давхар шокоод гайхах зэрэгцээд таг гацаад зогсчихсон. Түүнээс хойш тэр залуу дахиж надтай холбогдоогүй. Намайг ямар нэг өвчтэй эмгэгтэй л гэж бодсон байх. Эцэст нь би 2 дахь сексээсээ дахиад траума авчихсан болохоор дахиж хүнтэй ойртыг гэсэн бодлоо тархинасаа авчихсан да. За тэгээд сонирхолгүй бол алхасаарай. Секси өвтөд шүү. Угаасаа ингээ хангалттай нороогүй байхад яс хэцүү юм бэ. Тэгээд тэрийг гүрийгээд ахаар чи угаасаа одоо ингээд мажаны дотор харьс чи амар юм зөөлхөн арьс байгаа шүү дээ тий. Маш ин чихтэй байдаг. Тэнгүүд ингээд хуурай байхад нь ингээд чихэд өрөөд ахын бол тэр чинь ингээд урагдаад угаасаа цусмас гарна шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр угаасаа любрикант хэрэглэх хэрэгтэй. Юу тэгэж өвдөлтөө тийч мэсээд тэгээд 4 мөч татаж матаа цусмас гарах вэ. Гэл хэрэглэх хэрэгтэй шүү дээ. Тэр шокны таталт өгдөг хүмүүс яа гэхдээ тэгээд төрсний дараах секс гэлөө. Тэгээ бас юу ээж магадгүй хаа. Үгүй. 23 тайдаа хамгийн анхныхаа сексийг хийсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээ 2 жилийн дараа одоо 25-тай 2 жилийн дараа саяхан дахиад хийх гэсэн ингээд амьдралдаа 2 удаа секс хийх оролцсон заяа. Тэгээ хоёуланд нь цус гарсан гэж байна. Тэгэхээр яг онгой ялсан бас бусад хүмүүсийнхээс арай илүү одоо юу бахтай гэх юм уу займаа бахтай өмнөх хамгийн ихнийх дээр нь бас жоохон гүцэд урагдаж мөрдөгч юм тийм байсан гэж магадгүй. Эсвэл арай жоохон зузаан ч юм. Бүрэн цаараагүй. Тэр өвдөлт төвчж хийн гэж бол хэцүү юм байна да. Гэтэ бас эсвэл ингэж тэгвэл гайгүй гэж магадгүй гэж бодож байгаа. Яг юм жоохон serious үерхэд юм юу ч хэлдэг лээ. Жоохон нухацтай ч юу ямар ч гэсэн ингэж албан ёсоор үерхэд нэлээд удаан болцож молцоод хоорондоо нэлээд тухтай болж ийвэл бас зүгээр гэж магадгүй. Сая миний ойлгосноор бол нэг тийм юу биш юм шиг байна. Тэг зүгээр харцдаг байсан залуу болов юм шиг. Тэр их төвчж хөвтнө гэж байхгүй тий. Тэр нь яагаад тэгэх хэвтэй бид нар. За. Хоёрыг анханаас нь л бүр секунд талхсалгүй сонсож байна да. Зүгээр жижигхэн сэтгэлдээ хэлэх гэсэн юм аа. Анх танай подкастыг сонсож эхлээд lubricant гэж мэдэж аваад ийм юм байдаг байх нэ гэд бодож байсан. Тэгэж байгаад авч хэрэглэж үзнэ гэдэл боддог мөртлөө л авдаггүй байсан. Сонсож байх хугацаанд жирэмсэн байсан гинэ. Төрөх хугацаач болоод төрөх гээд эмнэлэгтэй шүнжин дуншиж байгаагаа ч нэг мдээгүй үе үйл жоохон тухгүй болоод байсан. Та хоёрыгоо сонсоод инээгээд л шүнийг өнгөрүүлсэн чинь төрөх гээд дуншилтай явагдаад савны амсар нээгдээд байсан юм бэ лээ хаахаа. Анхан төрөгч гинэ. Тэгээд гайгүй төрсөө. Хэсэг хугацаач өнгөрч 2 сар болоод би ч нөхөртөөгөө хийхин хүслэн нилээн санаа зовоостой хийлээ. Тэгсэн чинь төрсний дараах гормоны өөрчлөлт явагдаад доодох маань бүр амар хуурай шаад өвдөөд
хаалтанд өмнө нь чи хурдан орчдөг байсан гинэ. Тэгэж нэг лубрикант авах шалтгаан гараад авч хэрэглэж үзсэн. Үнэхээр таалагдсан. Та хоёртай хайртай шүү. Үнсий гинэ. Хөөх юм. Баярлаа. Яг баян яриад хаар бас мэдгүй хүмүүст ч гэсэн сонирхолтой байдаг бах тий. Комментээр тэр лүп яриад байгаа юу юм бэ? Энэ лүп нь юу юм бэ? Нэг охин бүр нөгөө нэг лубрикант гэдээ бүр толгоонд нь орсон. Байсаал лубрикант гэд хэлдэг болсон ч шиг тий. Бүр толгоонд нь орсон ярьсан ч шиг ёо. 10-аас 6 гэдэг юмтэй дүү. Бомны тамгын дуу. Хамгийн сүүлчийнхээ үнсэлтэй. Ацар дээр минь үнсэд үтсээ. За юм гонигтай заяа. Найзуудтайгаа нэг зүүн салхинд гарахаар болвоо. Би чинь ганц бие удсан хүн ерөн зүрсэн эмэгтэй болгон л хөөрхөн харагдаж сэтгэл хатгалж гэж ямар юм бэ? За. Найзууд маань зам боллоо хөдөө гадаа гарч агаар салхинд амръя гэж яриад нилээ тоног боллоо. Явхаас хэдхэн өдрийн өмнө нэг найзын маань найз гэгдэх эмэгтэйг харсан. Тухайн үед найзуудтайгаа кино үзэж байхад ирсэн юм. Тэгэл тэр орой кино дуусгаад нэгнийдээ очиж баахан ууж идэж дуулж инээлдэж ханиалгаж суусаар харьсан байдаг юм. Маргааш нь найзаасаа сураг сонсох нэ. Өмнө нь гачуурт явхад чамтай танилцуулах гэсэн боловч ирж амжаагүй найз маань шүү дээ. Өчигдөр чамайг хараад сонирхоод байсан энэ гэл хөөрхий минь амхандаа нийлүүлчих гээл яриад байгаа. Би ч бас сэтгэл хөдлөл өстө хөөрхөө охин байлээ. Хит ондоос салхин гарахтаа хамт явъя гэд хэлчихээ гэж шавдуулж гаргаа. Яг салхинд гарах өдрийн өглөө найз маань залгаад нөгөөч нь цуг явна л гэсэн гэж юм. Би ч баярлаастай. Өглөө нь бөөндөө цуг яваад эхний локейшн дээр очивоо. Би тухайн үед уцаараа ажиллаа хийж байсан тул эхний хэсэг үед нэг цуг байж чадсангүй. Ууж идэж шүн болов. Миний ч ажил дуусаад хамт сууж байгаад нөгөө охинтойгоо хамт нэг майханд хонох болов. Хамт хончхоод маргааш нь сэтгэл багтан бараг хайртай дуртай болчихсон гарнаас нь татгаад сайхан байсан. Үнэхээр амархан сэтгэл зүрх маргааш өрөөнд бөөндөө дахиад гэтэл маргааш өрөөнд бөөндөө дахиад өөр газар ууж дуул сууж байтал надаас нэг л зайгаа бариад байхгүй. Хальт өөр хүнтэй ярьж байгааг нь сонстол намайг зүгээр л нэг шөнийн залуу байсан гэж ярьж байна. Тэгээд яах вэ? Би нууцаар сонсчихсан юм чинь гониглаад машин дээр орд суугаад бомны тамгын дууг сонсоод тамхиа баагуулаад нүүрэн дээрээ гараа тавьчихсан сууж байт найз маань орж ирээд яг энэ үед тэр нөгөө ихэнд дуулсан хэсэг нь явж байсан гэдэг хамгийн сүүлчийн үнсэлтэй. Тэр кино юм а те. Баах юм асууж шалгаагаад андаа яац юм бэ? Юу болсон юм? Андаа илчилтэй гэл би зүгээр бүр таг έμорсон гал дуугаа хураагаастай. Тэгсгээд хотод ирээд дараа нь сурах сонстол найз маань тухайн үед намайг нөгөө охиноос орондоо хэр байсан юм гээд асуутал 10-аас 6 гэсэн байсан. Яа. Ууг нь би 10-аас 10 байтугай байх байсан юм. Даанч жоохон даруухан байснаас биш болж 6 болж харсан. Тэгээд одоо найзууд намайг харахаараа нэг бол 10-аас 6 гээд эсвэл хамгийн сүүлчийн үнсэлтэй гээд аялдаг болчихсон юм байна. Ичмэр ч юм уу, инээмэр ч юм уу, эмгэнэлтэй ч юм уу нэг ийм түүх байна шүү цаа. Тэгээд тэрийгээ бүр ийшээ бичиж өөрөө бичиж ямар ингэж тээ. Тэгэхээр нөгөө охиндоо гомцсноо маргааш нэгээд одоо бүр дуу сонсноо тамир татаж матаа. Ёо. Тэр бүр нүдэн тарагдав. Тийм царайг нь хүртэл бараг төсөөлөд тах юм. Аймаа нэг тийм гинэндүү нэг тийм хүүхдэр чим шиг хүн байна те. Одоо бол тэгэл хүн болгоно нөгөө шоолж нээсээр хагаад өөрөө таахаа байцсан юм тий. Ямар сайн даа шиг бичихв аа. Одоо ингээ бүгд хөөх юм аа гэхдээ. Гэтэ нэрээ яг нэг тийм нас хүн болгонд дурлал хавар болоод гизэж тоглоод хөхтөд хөөхөө харагддаг гэж шүү дээ. Би л ганцаараа сэтгэл нь зүрх нь имзэг байдаг. Яг тэр үед нь баг ганц жоохон л анхаарал тавихад л баг шууд дурлах юм шүү. Тэ? Тэр ихний охиндоо. Ингээ хавар юу гэдэг лээ харц шидэл хайр гэдэг шиг. Хөвчлөлтэй юм. 25 та эмэгтэй саяхан болсон явдлаа бичиг. Би чинь найзууд дотроо ганцаараа сэв сингл олоон жил болж байгаагүй юм л да. Тэгсэн манаа нэг найз жирэмсэн болоод хүүхдийнхаа хүйсийг найзуудтай зарлахдаа жижигхэн гарын бэлгнүүд хүн болгонд өгвөө. Тэгсэн надад жижигхэн вибратор өгдөм да. Гадуур нь бас хөөрхөн хайрцаг энтер хийгээд баантаглаад боолчихсан хахаа. Олон хүмүүсийн дунд задлаад л бөө инээд.
За тэгээд энэ вибратороос нь л хамаг юм боллоо шүү. Би шкаф дүүрэн өөрдөгөө зүгтэй хүн баггүй юу. Тэгсэн манай ээж хөдөөнөөс ирвээ. Нэг өдөр би ч юм бодсонгүй өглөө ажилдаа гараад явчлаа. Том ихч манад ирээд л ээжийг авч гарна гэд тэр хоёр миний нөгөө олон зүрхнүүдээс сонголт хийж нэгийг нь өөрөөд гарсан байгаа юм. Тэгсэн очиж нөгөө нэг вибратора хийчихсэн байсан зүнхийг маань олоод үүрчихсэн байгаа юм да. Өдөр цайны цаг болж байсан ихч залгаж байна шүү. Юу ч бодсон шинжгүй аваад л ярьлаа. Тэгсэн чинь тэр зүрхэн дотор чинь юу байгаад байгаа юм бэ гээл. Тэгэл мэдэхгүй юу гэл хариу хэлснэ. Юу гэж хариу хэлснэд санахгүй байна уу хахаа. Оройн гэртээ орж ирсэн чи ээж миний охин ийм юм хэрэглээд л ганцаараа байгаад байд юм уу гэсэ. Манай гэрийнхээ их нээлттэй хүмүүс байдаг юм л та. Гэтэл надад эвгүй санагцаа яг тэгж хэлэхээр хэлэх үггүй болдог юм билээ. Йоо инээдтэй. Ийм юм хэрэглээд ганцаараа байдгүй маа. Зүгээр ганцаараа байгаа болохоор л хэрэгэлсэн юм аа. Одоо тэгж л хэлхээстэй. Яг уг нь эсэргээр ганцаараа байгаа болохоор л хэрэгэлж байгаа. Хэрэгэлж байгаа учраас ганцаараа байхгүй байгаамаа ээжээ. Тэр нэг тийм угаас их хвшмэл ойлголт байгаа л гэхдээ нэг хүн орлуулж болдог юм шиг. Хүний орон хэлээд юм шиг. Маш гоё мэдээ хэлье. Өнөөдөр Volume 2 маань ирсэн байгаа. Гэхдээ арай вебсайтаар ороогүй байгаа, постоор ороогүй байгаа. Та хэд төрүүлээд хэлчихье. Тэгээд подкаст постлогдох үед ороогүй байж магадгүй. Эсвэл орсон ч гэж магадгүй. Ямар ч байсан ирсэн байгаа. Тэгээд та хэд маань хамгийн түрүүнд аваад тоглож үзээд сэтгэлээ хэлээрээ. Тэгээд тийм ээ. Би ч гэсэн маш их тогтолж байна. Тийм ээ. За. Тэгээд Wild Cherry-ээр орж үзээрэй. За. Өөрч. Хоёлаа гэхдээ юу яах вэ? Өнөөдөр чи 2 дахь өдөр гэдэг чинь бас дахиад 3 дахь 4 дахь хавцаа орох юм биш үү? Ер нь нэгдэх өдөр жоохон удлаа аваад байгаа юм шиг санагдаж байна тийм. Нэгдэхэд оруулах гэхээр л амралтын өдрөөр заавал бичиж амралтын өдрөөр бүтэн эдитэлж мэдээлээ. Тэгэхээр ер нь заавал нэгтгэд гэхгүй ер нь 7 өдрийн ажлын өдрүүдийн дундаа. Тэр нь ер нь айтайхан болчиход байна тий одоо. Тэгвэл зүгээр юм шиг. Тэгвэл 3 дахь хавцаа ер нь орж идэг болсон ч зүгээр л юм ээ тий. Би ер нь 2 дахь өдөр болгоно ашгүй байх юм байна. За баяртай. Гоё юм яах гэдэг. Би авч гоё юм хийлээ. Бай.